Хоосны сонирхсыг хэрхэн хөгжүүлэх вэ? Бидний мэдэж байгаагаар хүүхдэд нэмэлт хоос өгөхөд бийсэн болсон гол шинж тэмдгүүдийн нэг нь хоосны сонирхол юм. Үүний тасаар хүн бүр их ярьдагч ямар байдлаар эсэсдэг хамгийн гол нь яаж бий босгох вэ гэдгийг цөөхөн хүнс мэддэг. Төсөөлөд үзтээ та тустай ширээнд сууж байна. Та үргэлж зөвхөн сууж байсан. Гэтэл гинэс таны өмнө ямар нэгэн бодистой сав эсвэл тавг гарч ирлээ. Тэгээд тэр бодистой хасбахыг амрууч нь ойртуулж эерэг хариу үүсгэх хүсэж сууна. Сонинс юм, тийм үү? Тэгтээ ишивтэй нэмэлт хоосны анхны өдөр яг иймэрхүүс байдаг. Тэнд болж байгаа зүйлс танд сонирхолтой санагдах болов уу? Магадгүй тийм. Шин зүйлс байна. Гэхдээ та амаа амбаж хасбахыг амандаа хийхийг зөвшөөрөх үү? Асуулт та. Хүүхэд энэ тохиолдолд биднээс яг юу хүсэж байгааг сайн ойлгодоггүй. Харин ээж нь 4-5 сартаагаас нэгсээд хүүхдээ өөр дээрээ суусгаад хоос идэхтэй хамт байшгаж юу болж байгааг ажигсуус хоосыг нь бариуч үзүүлэх, үнрийг нь мэдрүүлэх боломж асууж ихс бос. Аажиндаа хүүхдэд сонирхолтой санагдаж ивсэн. Тэр өөрөө хоосыг барьж үзэх босох, ээж нь ипэж байгаа зүйлсийг хамсаж үзхийг хүснэ. Эхэндээ энэ нь зүгээр л хоостой товсамшигс байх болно. Гэхдээ дараа нь хүүхэд гараараа танилцсны дараа насандаа тохирсон ёсоор амандаа хийж үзхийч бас хүснэ. Тэр тусмаа ээж нь ч бас хоосоо амандаа хийж байна шүү дээ. Ингэснээр хүүхдээ өөр дээрээ суусаж хоосох нь хүүхдийн хоосны сонирхсыг хөгжүүлэхэд тусалдаг. Заримдаа жинхэнэ хоосны сонирхол биш, харин хүүхдэд хоос өөрөө бус. Жишээ нь хэрэгсэс тавг аяга сонирхолтой санагддаг. Хуурамч хоосны сонирхол гэж бий. Тэр хоосон хасбаг өвөөс баярлсаж тэнд ямар ч хоос байхгүй тогтхомж гомдохгүй байж болно. Энэ нь одоогоор жинхэнэ хоосны сонирхол үсээгүй гэсэн үг бөгөөд үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн ээж нь зөвхөн нухаш хэлбэрийн хоосонд анхаарсаа төгсрүүлэхгүй, харин тухайн насанд тохирсон аюулгүй жижигсэн хоос самс босгоос бүр сайн. Хамгийн чухал нь бид өөрсдийн жишээгээр юу, яаж идэлгээ харуулах явдах юм. Тиймээс хүүхдийн сансыг том ширээ рүү ойртуулж, жижиг ширээнүүдийг авч хайж, хүүхдэд нийцэх ширээн дээр байгаа тавнуудад хүрэх сонирхол өөрийн онцлогийг илэрхийлэх боломж олгоорой. Хэрвээ хүүхдэд ямар нэгэн хүнс таасагдаагүй бол энэ нь тэр хүнсийг огт идэхгүй гэсэн үг биш юм. Тамийн үүрэг бол шинэ хүнсийг болсон удаан байнга санас босгох, харин хүүхдийн үүрэг бол хизээ яаж туршиж үзэхээ өөрөө шийдэх явдах юм. Гэхдээ зарим хүүхдэд шинэ хоостой танилцахад 5 минут хангалттай байхад заримд нь хэдэн сард шаардагдаж болно гэдгийг санаарай. Энэ танилцах хасмууд маш өчүүхэн жижиг байж болно. Хэрвээ хүүхэд 7 хоног эсвэл 2-7 хоногийн турш тухайн хүнсэнд хүрээгүй бол бууж өгөх, дахиж өгөхөө болох хэрэггүй. Бид ямар ч байсан санас босгосоор байна. Бид үйлчлэх хэлбэр бис-бисийн төлсийг өөрчилж болно. Бид өөрсдийн жишээгээр харуулах боломжтой. Бусад олон зүйлсийг харуулж чадна. Шок контент та хоосоор тавсаж болно. Тийм ээ, бид үүнийг хийх боломжгүй гэдгийг бага наснасаа санаж байна. Гэхдээ бүх зүйлс өөрчлөгдөж, хоос хүнс хэрэгсэх хандлагч өөрчлөгддөг. Би хоосоор шидэж кастагонтай дэгдээ хийх санас босгоогүй ч хэний өргөст хэмс эсвэл чам шарчигнаж байна. Эсвэл хэний гүзэлсэн эсвэл усан байна гэдгийг ярилцахад бидэнд саад босох зүйлс байхгүй. Мөн хүүхдэд хоосыг гараараа барьж үзэх, ширээн дээр, нүүрэн дээрээ түрхийг зөвшөөрөөрэй. Ингэснээр тэр шинэ хоостой танилцж, цаашдаа дуртайгаар иддэг хүнсний бүтээгдэхүүний тоон нэмэгдэнэ.